За сайн уу? За юу энэ да. Маш сонирхолтой ярихгүй байхын аргагүй. За мэдээж хэрэг бидний үзэх дуртай нөгөө нэг Singles Inferno маань эхэлсэн. Маш гоё Ганц сонирхолтой байна. бишчүүдийн там гэдэг шоу шүү дээ. Тэ. За дөрөвдүгээр Тэ. сизон ер нь бол эхлүүлээд би эхний нэг хоёр ангийн үзсэн байгаа. Чи хэд хүртэл нь үзсэн бэ? Би үзээд дууссан эхний дөрөв ангийг. Тэгвэл өнөөдөр хоёлаа юу Мгм. гэсэн оролцогчдоосоо эхлээд ярьчихъя гэж бодож штэ. Юу гэж бодож байна? За тэгээ. Тэг ер нь гэхдээ Сонирхолтой энэ байсан уу ер нь? Чамд айгу ямар байсан бэ? сонирхолтой байсан. Өмнөх 3 сизнаас айгу өөр эхэлсэн. Тэгээ ер нь ингээд солонгосын шоунууд улам л хүчрхэгжээд энэ солонгосууд ямар амар зөв юм бэ гэдгийг би бүр ингээд мэдрээд байна. Одоо нөгөө нэг Squid Game 2 дугаар сизон ч гэсэн илүү сайжирч гарч ирсэн шүү дээ, тэ? Тоглоом моглоомнууд нь. Яг л тэрэн шиг одоо ингээд Тэрний улам тухайд би сайжраад байх юм. мэднэ. Хоёр дахь скет юм хоёрын тухайд бол яг сайн хийж чадахгүй надад бол таалагдаагүй. Харин Ааха. дөрөв бол Singles Inferno дөрөв бол яхаарахгүй амар сонирхолтой байсан. Өмнөх Мгм. нэг л шоугаа ингээд татаад байхгүй тий. Too Hot to Тий. Handle гэдэг яг төстэй юм нэг Америк шоуд гэдэг. Тэр чинь бол айгүй олон сизон гарсан ирнэсээ яг ингээд нэгэн хിവэрэ байдаг байхгүй нэг тийм Мгм. шинэ юмнууд гарч ирдгүү. Тэгэхээр энэ нөгөө тоглоомынхаа дүрмийг өөрчилсөн энэ удаад айгүй сонирхолтой байлаа. Дөрвөн сизон дөрүүлээ өөр зохиолтой, өөр маягаар эхэлж байгаа. Тэгээд оролцогчтой хүртэл одоо ингээл өмнөх сизнүүдэд чинь болохоор ингээл Харвардад сурдаг, мурдаг ингээл ерөнхийдөө гадагшаа чиглэсэн хүмүүс бас нэлээд байсан бол энэ удаад бол миний анзаарснаар ерөнхийдөө дандаа солонгостой байдаг. Яг солонгосын залуучууд байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Гэтэ яг хаа дараа нь нэмж орж ирэх хүмүүс нь ямар байхыг мэдэхгүй л дээ. Тийм ээ. Тий. За, чамд хамгийн таалагдсан за эмэгтэй оролцогчоос эхэлэх үү? За, эмэгтэй орчлоос хамгийн таалагдсан нь угаасаа Аа. Сиана. Тийм үү. Хоёулаа шал өөр бодолтой байгаа юм байна штэ. Чи Тийм тэгтээ яг хаа үү. нөгөө нэг би зөвхөн эхний хоёр ангиас дүгнж байгаа. Чи болохоор дөрөвдүгээр анги хүртэл үзсэн дүгнэлт болохоор өөр Ерөнхийдөө байж одоо магадгүй. ингээд нэг сизон дээр нэг од хүүхэн байгаа шүү дээ. Аа. Тийм бүх сизон дээр яг ингээд бүх залуучуудын хамгийн анхаарлыг татдаг Аа. ганц бүсгүй ерөнхийдөө байгаад байгаа. Тэгэхээр энэ Аа. сизны бол од хүүхэн Сиана л гэж би бодсон. Тий, ер нь бол яг хамгийн од болж байгаа нь Сиян. Гэхдээ надад хамгийн таалагдж байгаа нь болохоор Южин ахгүй юу? Нөгөө нэг манай хамгийн эхлээд Тийм үү. Яна чи 3 4-ийг үзээгүй болохоор юу чи нэг бодож байгаа. тийм үү. Наа чи жоохон галзуу юм байна шүү. Тийм надад Яа яг шан таалагдсан. одоохондоо бол Южин айгүй таалагдж байгаа. Ингээд ярилцж байгаа залуу болгондоо ингээд юм сэтгэл үлдээж чадж байгаа юм шиг санагдаад ер нь тэгтээ айгуулаа ингээд Южинээс сурах юм айгүй их юм шиг санагцаа. Ингээд нэг юм эмэгтэйлэг байдал, айлгуудах, майлгуудах. Яг та зүгээр нэг тийм Яна яасан бэ? надад Зовсроо би тайлбар амар зөвхөн сайтай. эхний хоёр ангиас дүгнж байгаа шүү. Тэгээд нөгөө Эхний нэг хоёрын дэш над ер нь таалагддаг. Тэрхийг аа инээж байгаа юм шиг санагдсан. Ингээ бүр за яг айлгүй одоо сурч болох л ах л да. Гэхдээ арай л тэрхий санагдсан. ааха. За тэгвэл октоодоос хамгийн таалагдаагүй нь хэн бэ? Хийж Оо е, надад бас хээж ин айгу таалагдаагүй. Тэр айгу сонин охин байсан. Нэг сонио айгу би эхлээд дууг ойлгоогүй. нь ингээд гадналаас нь хахаар айгүй хөөрхөн охин байсан тийм өмнөх сизны нэг яг энэтэй адилхан царайтай охин байсан шүү дээ тийм хосолоод гардаг нэг залуутай амар үнчээсэн Хийсэн үү? тэр Тийм охин тийм. тийм тэрнтэй айгүй адилхан санагдаад айгүй хөөрхөн охин шиг санагдсан ер нь Аа. гадаад төрхөөрөө илүү хөөрхөн юм шиг тэгсэн Ааха. чинь нөгөө Жонсук залууд нөгөө сонгогдоогүй тэгсэн чинь амар уурлаа яг нэг тийм доторх чөтгөрлөг байдал нь гараад ирэх шиг болсон. Харин тийм яг тэгсэн те нөгөө нэг эхлээд 5 охин байжгаад хоёр залуу очиж сонгочоод нэг хамгийн хоёр хөөрхнөө авч явсны дараа нөгөө хоёр залуу нь эргээд нөгөө сонгоогүй 3 охин дээр ирсэн чинь хээж ин бүр ингээд Жонсууд амар уурлаад бүр ингээд байнгын ус сандсантай ингээд байгаад байсан те. Тэгээ ер нь нэг тийм амар ууртай байх шиг санагдсан. Гэтэ яг өнөхөр хөрт болох юм болохоор игнор дууч үзээгүй л байх та тий. Угаасаа Бас ийм магадгүй. Singles Inferno-д ороогүй байсан бол угаасаа хамгийн хөөрхөн нэдэг болохоор айгу эвгүй байсан байж магадгүй тий. Тийм бас магадгүй юм. За, Тим Арины хувьд ямар санагдсан бэ? Надад улам бүр таалагдж байгаа. Season одоо ангиуд өнгөрөх болгон арын айгу Мм. хөөрхөн таалагдж байна. Одоо нөгөө Монголын Мгм. 2 4 7-гийн нэг чимээгүй охин байсан шүү дээ тий. Хин блэ? Нэг хон хончоод яваад Аяа гисэн. нөө.
тий аюунтай адилхан Аа, санагдсан нэг тийм даруух зөвлөхөн нь. тэгтээ Аа. бурхан тий. Аа. Минсол ямарх байсан? Минсол айгүй хөөрхөн инээд юм байлээ. Надад Минсолын инээд амар таалагдаад байгаа шүү дээ. Танилцуулга нь амар кринж санагдсан яг үнийг хэлэхэд би яг нохоо шиг гэж Тийм тий. би яар юм пэвэ гэж бодсон чинь ингээд эпизод өнгөрөх болгонд надад айгүй хөөрхөн санагдчих жаа. Ер нь Тэр айгүй тийм гэхдээ танилцуулгыг өөрөөр болохоор юу яадаг баха нөгөө нэг нэвтрүүлгийн багаас нэг тэгж хэлээрээ өөрийгөө одоо ингээд нэг таниулах тийм өвөрмөц юм хэлээрээд гэдэг юм уу нэг тиймэрхүү юм хэлцдэг баха. Надад яагаад тэгэхээр яагаад тэгж бодогдсон бэ гэхээр энэ нөгөө нэг Ким Тэван гэ залуу байгаа штэ нэг дилдэн хамгийн царай муутай. тий. Тэр ингээд мэдхгүй энэ залуу айгу сонио. Энэ дээр ярьдаа чи юу гэж бодож байна? Би айгүй хөөрхөн залуу гэдэг. Тий. Би Өөрийнхөө өөрийнхөө толинд харахаараа ингээд өөрийнхөө нүдрээ өөрөө ирэхгүй автагддаг, мавтагддаг ч шиг хачаа чим яриад oh my gosh. тий энэ айгүй сонирхсан тэ танилцсан. Хамгийн ив хавгүй хүнтэй юм ярьж чаддаггүй өстой сонин хөлдөө залуу те. Жинхэнэ төмс гэдэг чил энэ багтаа. Панатластад нь болохоор яг гэсэн тий чи чамайг хөөрхөн гээ хэлсэн. Яг тэгсэн те. Үнэ хин энийг хөөрхөн гэлцээ те. Уруул моруул нь хачин байгаа ч те шиг. Тэ. Залуучуудаас хамгийн таалагдж байгаа нь хэн бэ? Ер нь бол гадаад төрхөөрөө одоо Джонсон айгүй хөөрхөн залуу байлаа тий. Яг юм Аа. Сианы хэлсэн шиг юм найз залуу байж болохоор тий. Ийм залуутай өрхөл гоё гэж бодогдоход. Тэгээ хамгийн гол нь айгүй төлөвшсөн залуу те яг ингээд аргагүй дээ нас нь одоо эднараасаа бас ах юм чинь төлөвшсөн байдал нь надад айгүй бизнес таалагдсан. гэдэг ч юм уу тий. Тэгээ өөрөө ч хөөрхөн залуу болохоор олон хүмүүс баяражсэн бахал гэж бодогдсон шүү дээ. Тэгтээ энэ солонгос залуучууд ер нь их айхтар юм аа. Миний анзаарж байгаагаар ингээд бүгдээрээ л ингээд 24 5 хүртлээ ингээд зүгээр л найз охин залуу болсон. Яг ингээд сууж муугаад хүүхд мөхтэй болцсон юм байхгүй. Бүгд л өөрийгөө боловсруулаад өөрийгөө ингээд аваад явах хэмжээндээ очсон. Одоо энэ Ким Жонсон чинь гэхэд 5 кофе шоп ажилладаг энэ төр гэсэн шүү дээ. Аюулаг. Тийм байсан. Тий. Тийм. Тэгээ яг ер нь солонгост нөгөө хүүхэд өсгөх гэдэг чинь амар үнэтэй. Ааха. Тэгээд тэгж их төрөлт нь бол багассан тийм манай Монгол шиг ийм их хүнтэй суудаг юм бол ерөнхийдөө маш багассан гэж яригддаг шүү дээ тийм. Ааха. Харин тийм ингээ юу юуны духан төрөлгүй ингээл учиргүй хүнтэй суугаад хүүхдтэй болох. Яг хөө тэрийг бол шүүмжлэх аргагүй л дээ. Тэгэл амьдрал ямар яаж ч өрнж болно. Гэхдээ ер нь бол бас суралцмаар юм шоунууд дээр байдсан байна гэдгийг бас хараад сонирхолтой л байгаа. Тийм. Залуучуудаас хамгийн таалагдж байгаа нь надад бол Жонсоо байна. Чамд? Надаас Жонсоо айгу таалагдсан. Ингээд альтаа харахад ямар сонин залуу вэ гэж бодогдсон. Октод болохоор ууртай гэдгийгсэн юмээс надад бол их сонин бие барьсан нэг хиймэлч юм шиг те яаж яхад UTD энтер гэсэн чинь ууртай царай гарах гэдэг юм шиг те. Тэгсэн чинь надад айгу таалагдсан. Айгу бүх юм surprising залуу байсан те. Хийдэг ажиллаа ярьсан чинь хөөх энэ хүн ингээд зураг зурдаг гэж юусоо төсөөлөгдөхгүй. Тэгээд ингээд аашнуудыг харахаар айгу тийм өөрөөхөө худлаа жижиг байхгүй. Яг тийм жинхэнэ байгалаараа залуу санагдсан. Жонсоо. Энэ тэгээд надад нэг нүүрнийх нь хэлбэрэл жоохон эвгүй харагдаад байгаас бас дэжгүй залуу байсан. Гэтэ тэр нөгөө нэг Жан Тэйо байгаа шүү дээ, нөгөө Холливуудад гарах хүсэлтэй. Энэ бас айгүй марзан санагдаад байгаа шүү надад. Эхний хоёр ангийг үзсэн болохоор тэр юм нэг тийм өөрийнхоороо гэхэд хаашаа өөрийнхоороо болох гэж өөрийгөө хүчилж байгаа хүн гэх юм уу? Нэг тийм марзан залуу. Надад энэ залуу нөө Холливуудад гарах гэж жүжигчин залуу болохоор ерөнхийдөө зүгээр юм нэг хүмүүст мартагдахгүй юм дүр үлдээх гээд албаар юм байгаа гэж бодсон нэг тийм амар гайхмаар тийм хүн болгон гайхмаар ингээ өөрийнх нь тухай ярмаар тэгээд миний бодлоор яг зөвл юм барьж авсан юм шиг санагдсан. Энэ юм их чимхий даруу яг typical байдаг нэг солонгос залуугийн аашаар тий гарч ирэх юм бол хин ч энийг санахгүй шүү дээ. Энэ сизон дуусах угаасаа хамгийн царай юм биш нь ойлгомжтой юм чинь. Ийм нэг жоохон өрмөц байхаар ерөөс ингэж мартагдахгүй толгойн тарчтай байхгүй. Тэгэхээр энэ чинь дэлхийн шоу шүү дээ. Сингапур гэдэг чинь. Тийм. Тэгэнгүүт нэрээ өөрийнх нь Холливуудад гарах гүүр болж бас болох юм да тий. Өнгөрсөн одоо сизнес нөгөө нэг цэрэг зал байсан шүү дээ. Даруух нь. Тийм даруух. Нэг тийм онцгой юм юу ч байхгүй ингээд нэг санагдахгүй байгаа зү. Тэгэхэд энэ бол ингээд толгойд нэг хитгэн
ангийн дараа бол гүнзгий орсон байгаа байхгүй өөрийгөө таниулж чадчих ш. Харин тэгээд тэр нөгөө нэг юун дээр болзооныхоо хэсэг дээр нөгөө шияныг чи өстө хувцас гой сонгох юм аа. Гэтэ бусад хүмүүсийн өмнө битээ ингэж хувцлаарай. Аа тэр мөр амар хөөрхөн байсан шнэ хинэттэй надад аягүй Хөөрхөн хөөрхөн байсан. Ер нь санагдаад. үзэг тус улам таалагдчихаа. Аа. Энэ Күг Дүнхөө гэдэг залууг ойлгохгүй байгаа шүү дээ. Энэ залууг эхлээд яг танилцуулган дээр амар хамгийн хөөрхөн юм болов уу гэж бодсон. Нэг тийм Аа. үг мүгэ буруу хэлээлтэй чинь хийч юм шиг. Аа. Нэг тийм cute санагдсан чинь яг хүмүүсийн дунд орсон чи айгуу сайн уу. Өөрөөр байдгүй залуу хэлээ тий. Тэгээ ингээ хин Бие нэгэн хүн бариад. хин нэгэн охин өөрөө араас нь гүйж өөрөө амнаас нь үг унгах хэвээр юм шиг нэг тийм ядаргаатай юм байл шүү дээ. Энд чинь бас Энэ өөрөө бас олон хичээл хөөрхөн зүтгэл охтууд гаргах ёстой үстэй эр хүн байж. энэ халуун хөөрхөн охтууд өөртөө хөөрхөн мэдсэн. Эний араас яг үлээ юу? Харин тий. Тэгээ харин ч манай нөгөө нэг юужин чинь сайхан сэтгэлтэй юм болохоор чи өстой гоё сармустай юм урмустай ингээл нэлээд жоохон гошгоруулж өгсөн. Тэрнээс энэ бүр ингээд нэг тийм амд баас төрчихсөн юм шиг ядаргаатай ингээд заавал амнаас нэг ингээд нэг үг сугалж иж ярьдаг тийм айгу төвхтэй залуу байсан. Би энэ Дунхог нэг өөрөө юу ботцоо гач юм чи гэж бодогдоод байгаа шүү дээ. Тэгээ яг өний хэлэхэд би юу ч та санал нэгдэхгүй байна. Энэ бүр арай л айлгүй бүр амар хитрхи флиртэй амар тэнийг хүүхэн санагдсан. Надад Тийм үү. бол. За яг би дараагийн ангуудыг үзснийхаа дараа хоёлаа оролцогч нар дээр биш яг ингээд нөгөө нэг дугаар болгоныхоо дүгнэлтийг ярихдаа бас ярьж үзье. Бас нэг эмэгтэй байгаа шүү дээ. Тэр маань хааччаавэ. Нөгөө нэг Тэр чинь манай хуучин оролцогчдод таалагдаад байсан. санаа гэд жүжигчин билүү дуушинтай адилхан гэдсэн тий. Тийм. Тэр айгуу гоё охин байсан тий. Яг ч гоё ч гэхэд мэдгүй. Надад бас нэг их таалагдав. Жохон энэ байна. Жохон халтарсан. Жион гэдэг юм байна. Халтар санагдчихсан надад. Тэг хөрхэн амтаа ганцаараа үлдсэн. Тэг миний үзснийг анги дээр гав ганцаараа үлдсэн. Тэгээд тэрнээс хойш би үзэж амжаагүй байгаа болохоор ганцаараа хэцүү байсан болов хэн нэгэн хүн хань болж очисон болов гэж айгүй санаа зовж байгаа шүү Надад бол энэ охин амар таалагдсан. дээ. Зүгээр Монгол хүн болооч тэр юм уу юм нэг хөрслөг бор охтод төртөө. Надад л ерөөсөн халтар санагдаагүй. Хөрхөн охин Аха. санагдсан. Тэг нүд мүд нь амар сэргэлэн. Тэгээд солонгосчуудын юм угаасаа бор охтуудад дургу гэдгийг сизон болгоноос л харж байна дөө. За тийм ээ тийм. Өмнөх сизнүүдийн ч гэсэн бор октод жоохон явцгүй байсан шүү те. Манай ууртаа хийж байна. Ууртаа гэдэг. Энд гэхдээ айгүй хөөрхөн охин. Айгүй гоё охин. Тэгсэр нь яагаад тийм ууртаа ингэж байсныг би ерөөсөй ойлгоогүй. Шок нэрсэн баха өөрийгөө шууд ингээд нөгөө сонгогдно гэж бодсон чинь сонгогдоогүй тэгээд нөгөө ингээд нүүрэн дээр нь бүх юм байдаг хүн байдаг шүү дээ. Нууч чаддгүй Тийм яг байлээ. тэр охин баг шиг байсан. Харин тэгээд яг ингээд угаасаа эрэгтэйчүүдэд ч гэсэн хэцүү шттэ. Үг сольж үзээгүй зүгээр ингээд компетишн уралдаан болоод хоёр төрүүлс нь хамгийн анхны харцаар таалагдсан охиныгоо 30 секундын дотор шууд сонгоно гэдэг чинь тэрэнд хээжин шиг инээж байгаа сонгогдохоос өөр арга байхгүй байхгүй юу? Хоёлаа инээсэн шүү дээ тий. Айгу энэ сизнес сурсан юм бол айгу тэр гоё инээхийг гурван бүсгүйгээс сурж ин тий. Инээгээл байхаар эрэгтэй хүн бүр шууд татагдчихж байгаа байхгүй юу? Яг байна. Тэгээ энэ Тийм. сизнес над нэг таалагдсан. Энэ сизнес шиг ер нь бол single symphony-аас таалагдж байгаа бол панелистууд ерөөсөө хин нэг ингээд доош нь хийхгүй тий. Жохон царамуутай ч юм уу одоо нэг жохон бусдаас тутмаг байгаа оролцогч тийм. Тэсээ айгу тийм татаж ярьдаг тий. Хин нэг нь Тий. гурван панел аль нэг нь тэгэхээр таны одоо нөгөө бор охин байж та тий. Тийм хүртэл ингээл хинчээс нөгөө юутай адилхан юм байна штэ гэл жижигчэнтэй санаа гэж жижигчэнтэй амар адилхан юм байна мэн ингээ ярихаар бүгднийг аягүй гоё дээш нь өргөжөөс тий. Хүн урьж авчираад нэвтрүүлэгт оролцсноо нийтээрээ доош нь хийгээд байвал бас мухаа штэ. Тийм онцгой. Тэгвэл манай одоо энэ Single Inferno-гийн финалистууд болон одоо манай нөгөө 2 4 7-гийн финалистууд нэг ялгаатай тал байгаа юм шиг. Би тэгтээ яг тэр гэж олж хэлж чадахгүй хэрнээ ингээд нэг тийм ялгаатай л байгаад байгаа юм да. Яг юугаараа Тэгэл гэдгийгсэн. байх үү. Манайх ч угаасаа соёлын ялгаатай шүү. Соёлынхоос гадна нэг манайхан болохоор хитрхийн инэрэнгүү байгаад байсан уу? Бас зарим тохиолдолд нэг тийм жоохон хатуурхаж болно шүү дээ. Тэ хин чамайг царайлаг гэж хэлцэн гэсэн чи царай муутай гэсэн үг бас яг биш байгаа шүү дээ, тэ.
тий. Тий. Яг тиймэрхүү юмнуудыг бас ер нь бас хэлээд тэгээд яана энэ хэсэг нь надад эвгүй байна мэнэ ч гэдэг юм уу. Хэрвээ би байсан бол гэж мэгэл ингээд яриул айгу гоё штэ. Улам сонирхолтой болгоо штэ тий. Тэгээ шууд ингээд энэ дундаас хэн яг чам таалагдж байна гэхэл тэгээ панелистүүд хоорондоо ярьсан шүү дээ тий. Тий, тий. Надад энэ дундаас нөгөө нэг комеди эмэгтэй айгу таалагдчих жаа. Тэрний ингээд комментүүд амар хөвгчлээ. Айгу гоё Мгм. юм юг амьд болгож өгч байгаа. Тэгэхээр ер нь яг ялгаа магадгүй тийм гоё нөгөө хэтрүүлэггүй шогддог Мгм. хүн ховор байхгүйсэн баг тий. Манай 2 4 талаа тий. Магадгүй. Надад болохоор тэр нөгөө жүжигчин Даахи гэдэг нөгөө хөөрхөн хүүхэн байгаа штэ. Тий. Тэрний дүгнэлтүүд амар таалагддаг. Тэр ингээд бусад бүх хүмүүс энэ хоёрын дунд ч нэг тийм chemistry байна да. Энэ хоёр ингээд бие биенээ мэдрээд гоё байна да гингүүт тэр эмэгтэй болохоор тэгтэл энэ хоёр тийм нөгөө butterfly те ямар нэг тийм догдлох мэдрэмж байхгүй нэгдийг өөрөө яг оронд нь байгаа юм шигээр айгуу гоё мэдрээд байдаг байхгүй юу? Тийм айгуу тийм үннээр коммент хэлдэг те. Ерөөсөө Тий, нэг тий, үзэгчдэд гоё юм хэлбэл таалагдах болов гэсэн өнцгөөс биш те. Яг л тий, үнэхээр яг надад үнэн ингэж тий. санагдаж байна гэхээр бид нарт бас яг тэгээ санагдажсны хэлчихээр айгуу гоё ингээ нэг завтансан Мгм. газар маацсан юм шиг. Яг. Яг сая чи ялгааг нь хэлчихлээ ш нь за. Яг тийм юм байна. Яг үннээр би ингэж хэлчих юм бол үзэгчд намайг юу гэж бодох вэ гэж бодохгүйгээр яг өөрийнхөө бодлыг хэлдэг. Манай паналистууд болохоор би үзэгчдэд ингэ хэлчихвэл таалагдахгүй байж магадгүй гэж бодоод инэрэнгүү ингээд нэг тийм яг муулч чадахгүй, яг сайлч чадахгүй ингэ хэлээд байт юм байна. Яг тийм ялгаатай байна шүү. Бид нар нэг бол амар болох гал нэг бол яг сайлах гал те. Яг зүгээр Мгм. л би юм байсан бол гээ хэлж байгаа нь энэ одоо нөгөө нэг солонгос панелистуудын ялгааны болоо те. Илүү Тийм юм гоё байна. Мгм. яг бүр нэг доош нь хийх байгаа шүү дээ те ерөөсөө. Тийм. Хүн болгоны онцлогоор тэгтээ хэрвээ тийм байсан бол гэдгээр ингээ ярьчихаар айгу гой санагдаад байгаа байхгүй юу? Хэрэв би энэ охины оронд байсан бол энэ залууг яаж харах вэ? Надад ямар одоо мэдрэмж төрөх үү гэх тээ. Мгм. Тэгэхээр манайхан чи яг тэгж хэлэхээр нь хийвгүй тэр нэг оролцогчроо дурлаад байгаа юм шиг санагдаад байгаа болохоор ч юм уу. Мгм. Ерөөсөө тэгж яриаггүй те. Бүгд ийм нэг Мгм. арай өөр өндөрлгөөс хараад яриад. Тий. Манай одоо 2 4 7 бас гоё болох байхаа. Тий одоо энэ Аа дэс нөгөө нэг одоо бас гоё болох хаа. хөтлөгчгүй байгаасаа гэдэг хүсэл маань хэврээл байгаа. Тийм. Тэгээ Тий. тоглоомоо багсгаад энэ нэг гоё юм үзсмээр шүү дээ. Гэхдээ одоо яах бол бас тоглоомгүй байхаар манайхан ч одоо солонгосуудыг бодвол ийм нөгөө ичимхий бас хүмүүс биш үү? Шот амар юм үзүүлж юм биш байгаа даа. Ааха. Тэгвэл би одоо энэ Singles Inferno-г ингээд нэгдүгээр сезнээс нь эхлээл бүгдийг ингээд харж байхад эднэрт ингээд ярилцах цаг айгүй их өгдөг. Айгүй гоё ингээд зүгээр ингээд юм ярмааргүй байсан ч гэсэн тэр хоёр хүнийг нэг сарвчин доор аваач суулгаад ингээд ярилцах цаг айгүй их өгдөг. Singles Inferno-г үзэхээр ягаад чи би хүүхдтэйгээ ч гэсэн нэг ярилцмаар юм шиг гэрийнхэнтэйгээ нэг ярилцмаар юм шиг тийм мэдрэмж ингээд төрдөг байхгүй юу? Тэгэхээр манай 2 4 7 болохоор ярилцах цаг айгу бага байсан. Яг нөгөө нөөц өрөөнд ороод хоёрлохнаа ярилцах цаг гарна үхээс бусууд үе дандаа л нэг юм манайхаа гэдэг нэг юм туслан дээр байгаа юм шиг байгаад байсан. Тэгээд энэ Энэ жилийнхэн одоо тийм Singles ярилцах цаг Inferno бас байгаасаа гэж бодож байна. энэ жилийн одоо Singles Inferno бол тоглоомыг нь бүр баг асаа хийсэн билээ тий уралдаануудыг нь үүсэх Аа. юмнуудыг нэлээд багасгаа хийсэн билээ. Тэгэхээр тэр нь бас зүгээр ч юм шиг надад санагдсан. Бид нар Тий. нөгөө спортын юм тэмцээн үзээгүй тий physical 100 үзээгүй байгаа болохоор Тэгээд Paradise руу бас айгүй их явуулж байгаа юм шиг бүр юм харамгүй явуулж байгаа юм шиг санагдсан. Яг хоо очиж байгаа буудлууд нь бас эннийхээ маркетингээр айгүй хүн татдаг бах тий. тийм Яг баг. өмнөх сезнүүдээ бодвол айгүй их явуулаад байгаа юм шиг санагдаад байгаа. Тийм тэгж гэс хүмүүстэй танилцуулаад яг хөө Тий. бодлого нь амар өөр байгаа тий энэ удаа бүр өмнөх сизнүүдээс шал өөр байгаа болохоор юу хүлээж байгааг бас мэдэхгүй айгу гой сонирхолтой л байна л та. Аа. За тэгээ сонирхолтой байлаа. Чи өтөрч ерөнхийдөө бол өөр оролцогч нар таалагдж байгаа юм байна. Гэтэ би дараагийн хоёр ангийн үзег байгаа болохоор өнөөдөр үзэж байгаад гоё дугаарын яриан дээр гоё хов базнаа. Өнөөдрийн хувьд бол ингээд зөвхөн оролцогчоо ингээд өөр өөрснийхөө өнцгөөс ярьчихъя л гэж бодлоо. За тэгээ та Окей. За бас тэгвэл юу гэж бодож байна? Санаа нийлсэн байвал комент хэлдэгрээ. за дараагийн бичлэгээр уулзъя. За баяртай. Баяр таа.